Монгол улс бол хагас ерөнхийлөгчийн засаглал хэрэгжүүлж байгаа дэлхийн 23 улсын нэг юм аа. Парламентын засаглалтаа Монгол улс нь ерөнхийлөгчийн институцийг төрийн байгуулалтаа багтааснаар холимог хэлбэрийн төрийн тогтолцоог сонгон хэрэгжүүлж байгаа гэж судлаачид дүгнсэн байдаг. Угаасаа ч юм. Хагас ерөнхийлөгчийн засаглал хэмээх нэр томьёог бол анх Дюверже судлаач 1980 онд гаргаж ирсэн. Ерөнхийлөгчийг бүх нийтийн сонгуулиар сонгодог, үндсэн хуулиар олгогдсон хүчтэй эрх мэдэлтэй, парламентаас засгийн газарт итгэл үзүүлэх, ерөнхийлөгчөөс итгэл үзүүлэх энэ хэлбэрүүд бол агуулгадж идэг. Үүгээрээ бол бас ерөнхийлөгчийн хагас тогтолцоотой гэж дүгнсэн байдаг. За манайх бол ер нь хүмүүс парламентын тогтолцоотой гэж боддог боловч манайх сонгодог парламентын тогтолцоо огтос байхгүй, манайх бол яг холимог тогтолцоотой байгаа. Зандан шатар даргаас улсын их хурлын дарга байсных нь хувьд сонгодог парламентыг төгөлдржүүлэх тал дээр бодлого, идеологи нь ямар байгаа вэ гэдгийг асуумаар байна. Хагас ерөнхийлөгчийн тогтолцоонд ерөнхийлөгч нь ерөнхий сайдтай гүйцэтгэх эрх мэдлийг хуваан хэрэгжүүлдэг гэсэн ийм онолтой бол байдаг. Энэ тогтолцоог хэрэгжүүлж байгаа улс орнуудад бол энэ засгийн газрыг огцруулах шалтгаанууд дотор хамгийн томоохон шалтгаан нь бол засгийн газар ажиллаж чадахгүй байна. Засгийн газар ерөнхийлөгчөд хяналт тавьж чадахгүй, ерөнхийлөгч нь засгийн газартаа хамтран ажиллаж чадахгүй гэсэн шалтгаанаар засгийн газрууд бол огцордгоо гэсэн онолоор л явж байна. Манай Монгол улс бол одоо хүртэл ажилласан 90 оноос хойш ажилласан ерөнхий сайдуудыг авч үзэхэд дундаж хугацаа бол 1.5 жил байдгаа гэж бол угаасаа статистик нь бол байгаа. Ерөнхий сайд оюун эрдэнэ итгэл үзүүлэх асуудал дээр сонгодог парламентыг төгөлдржүүлэх гэдэг ийм итгэл үзүүлэх албан тоотон дээр нь бас үг өгүүлбэр байсан. Чуулган дээр асуултад хариулахдаа сайд нар маань намайг дэмжихээ, сайд нар маань эсрэг ажилласан, ерөнхийлөгчийн дэмжлэг байхгүй болсон гэдэг ийм асуудлыг ч гэсэн бас ярьсан. За Тэмүүжин гишүүд нарын гишүүд нар ерөнхийлөгчийн засаглалтай холбоотой албан тоот бас гаргаж ирээд гарын үсэг зураад нийгэмд ч гэсэн энэ асуудал яригдж эхэлсэн. Тухайн үед бол би бас гайхажсэн. Яагаад ер нь ерөнхийлөгчийн засаглалын асуудлыг яриад унваа гэж. Тэгээ ерөнхий сайд оюун эрдэнэ унсан ерөнхийлөгчийн хамгаалын газрын дарга шинэ ерөнхий сайдаар нэр дэвшээд ороод ирж байгаа. Зандан шатар даргаас баг хурал дээр асуусан та надад процессын хариулсан, та идеологийн хувьд надад хариулж өгөөч. Тэгээд ерөнхийлөгчийн хамгаалын газрын даргын хувьд биш, Халтмаагийн Баттулга ерөнхийлөгчтэй байх үеийн улсын их хурлын дарга Зандан шатар болон Стэнфордын зочин судлаачийн хувьд. За Зандан шатар дарга хариулт өгье. За аюулшийн харин зээгч байрны асуултанд хариул. Тэгэхээр би энэ талаар ямар ч албан тушаалд байсан би нэг л байр суурьтай гоо. Эмч учраас үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг анх санаачилж 2017 оны зөвлөлт санал асуулгыг зохион байгуулахад аюулшийн ариун зай гишүүн тодорхой хэмжээгээр статистикийн даргын хүрээнд төвөр сонгох шалгаруулахаас ахуулаад идэвхтэй оролцсон учраас сайн мэдж явах учиртай гэж бодож байна. Тэгэхээр яг миний уншиж судалж ирснээр бол semi presidential буюу semi parliamentary холимог засаглалын холимог нөхцөл бол 21 биш түүнээс хавьгүй олон улс байдаг юм. За энэ улс эдгэрхийн арчилсан засаглалууд 3 үндсэн ерөнхийлөгчийн засаглал, парламентын засаглал, за холимог засаглал гэсэн хуваагдана. Хуучин пост социалист улсууд бол ихэвчлэн холимог засаглалыг сонгосон учиртай. Нэг газар эрх мэдлийг хэд төвлөрүүлэх нь дарангууллыг бий болох эрсдэлтэй гэж үздэг учраас холимог засаглалыг сонгосон юм а гэж тухайн үеийн Шапиро гээд манад зөвлөгөө өгч ирсэн Америк эрдэмтэн, за Торнштейн гээд Германы эрдэмтэнтэй уулзж хат хэлж ирсэн. Яг тэгвэл Германы Ваймерийн бүгд найрамд арчилсан Ваймерийн бүгд найрамд улсын унсан шалтгаан бол Гитлер арчилсан сонгуулиар гарч ирэл ерөнхий сайд юм шүү дээ, тийм ээ. Канцлер буюу ерөнхий сайд. Ийм учраас эрх мэдлийг нэг дор төлөвлөхгүй тулд ерөнхийлөгч ерөнхий сайд энэ эрх мэдлийн хуваалтыг бол ингэж хуваас ингээд манайх дуртай том хөрш орнуудын дунд байдаг улсууд бол нэг хүнээс хэд хамаарлаггүй байх засаглалыг сонгосон байдаг юм. Финлянд байна. Хуучин Чех, Польш, за Австри улс ч гэсэн тэр Австро-Унгарын империйн дараа. Тэгээ энэ улсуудад бол Чех улсад гэхэд жишээлбэл ард түмний сонгоцсон ерөнхийлөгчтэй бүр 2 парламенттай. Манайд бол ерөнхийлөгчтэй танхимын үр гүйцэтгэнэ гэж Мэдугай үндсэн хуулийн зарчмыг хэлсэн байдаг.
Ийм учраас энэ парламентын арчил дээр эргэлзээгүй. Ийм ч учраас 2019 оны үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн гол зорилго бол парламентын энэ холимог цэцгэлийн хоёр хэлбэр байгаа. Премьер президеншил буюу ерөнхий сайд хамгаалсан ерөнхий сайд илүү голлох үүрэгтэй одоо холимог цэцгэлэл, президеншил премьер буюу ерөнхийлөгчд хамгаалсан цэцгэлтэй. Франц гэх мэтлэн улсууд бол ерөнхийлөгч нь ерөнхий сайдаа томилдог, санал болгодог ийм улсууд. Манайх шиг энэ ерөнхийлөгч нь томилдог, нэр дэвшүүлдэг байсныг 2000 оны үндсэн хуулиар өөрчлөөд илүү премьер президенчил руугаа нийцсэн өөрчлөлтийг 2019 оны үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр хэрэгжүүлсэн. Харин ерөнхийлөгчийн хууль энэ органик хуулиудаа батал санал болгож оруулаагүй, энэ ялгааг органик хуулиудаараа энэ ялгааг илүү тодорхой болгоогүй, энэ шүүх хэрэг мэдлээс ахуулаад хэрэгжүүлсэн энэ өөрчлөлтүүдэд тууштай хэрэгжүүлээгүй ийм органик хуулийн түвшинд энийг босронгуулах шаардлагатай энэ үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг амьдралд хэрэгжүүлэх асуудлууд бол үргэлжилж байна. Аливаа өөрчлөлт 1 жилийн дотор биш 8 жил доктортой хэрэгжиж үр дүнгээ гаргана гэж чимэд байгаа бол үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн журмын тухай хуулиндаа үздсэн юм байлээ. Нэг оруулсан өөрчлөлтийг 8 жил дахиад хөндөж чадахгүй. Ерөнхийлөгчийг хаанаас ч өөрөөр сонгох болцоо үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн журмын тухай хуулиа дагах юм бол боломжгүй. Энэ хөндсөн залт байхгүй. Хөндсөн залтыг 8 жил хөндөж болохгүй гэд журмын тухай хуульд өрсөн. Үүнээс бол журмын тухай хууль өөрчлөх хэрэгтэй болно. Журмын тухай хуулиас гадуур үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт ярих юм бол төрийн эсрэг гэмтэрэг болно гэдэг тэр тухай хууль заасан. Энийг хурал өөрөө өөрчилж энэ тухай асуудал яригдана. Ийм учраас энэ идеологийн ч биш, үзэл баримтлалын ч биш үндсэн хуулийн хэрэгцүү бидний гараа тавьж байгаа тангар өргөцсөн үндсэн хуулийн амин сүнс зарчим нь энэ. Ийм учраас энийгээ бид нөгөө үндсэн хуулиас судалж үндэслэлтэй ярихгүй бол бас нэг юм өөрсдийнхөө дунд итгээд өөрсдийнхөө парламентын засаглалын нэр хүндийг унгаад байж болохгүй гэдгийг би бас онцолж хэлмээр байна. Тийм учраас За аюушийн ариун зай гишүүн тодруулжсоё. Үндэсний статистикийн хорооны дарга байхдаа 2017 онд тантай хамтарч Монгол Улсын үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлаар явуулсан анх дугаар зөвлөдөх санал асуулгын үр дүнгийн тайлан бас миний гарт байна. Тухайн үед бид нар асуудал үнэхээр хүнд байгаа учраас, засаглал тогтворгүй байгаа учраас, засаглал хоорондын хямрал байгаа учраас энэхүү асуулгада 2 дугаар бүлэг дээр үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх, за энэ чиглэлд ажил үүргийн давхардлыг арилгах үүднээс ерөнхийлөгчийн эрх үүргийг тодорхой болгох, ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа 6 жил байх, улирлан сонгохгүй байх, за ерөнхийлөгчийг улсын их хурлын өргөцсөн хуралдаанаас сонгодог байх буюу улсын их хурл аймаг нийслэл хотын иргэдийн төлөөлөгчдийн хурлын нийт гишүүдээс одоо бүрдүүлнэ гэсэн ийм одоо асуулт байсан. За үүн дээр үндэслээд ерөнхийлөгчийг одоо бүрэн эрхийн хугацаа нэг удаа сонгогддог байх, 6 жил байх гэдэг асуудлыг авчгаад харин яг адилхан нэг өгүүлбэрээр байгаа хамгийн сүүлийн хэсэг буюу улсын За зандан шийдвэр дараа хариулт өгье. за тэгээ маш тодорхой дахин хэлье. Миний үзэл баримтлал үндсэн хуулийн талаар баримтлалын хандлага тодорхой. Үндсэн хуулиа бид захин хамгаалах үүрэгтэй, дээдлэгтэн, сахихтун гэдэг үндсэн хуулийн заасан, мэдхтун гэж заасан мэдэх хэрэгтэй байгаа юм. Тэгэхээр энд бол хоёр танхимтай болох санал дэмжигдээгүй юм. Нэлээд учирч яриач гэсэн тэр. За өргөдгсөн бүрэлдэхүүнээс герман шиг болох санал дэмжигдээгүй юм. Ард түмнээс бол тэр саналыг авах хэцүү юм байлээ. Тийм учраас энэ одоогийн засаглалын хэлбэрийнхаа бид одоо премьер президенчил парламентын засаглалтаа ус гэдэг яваараа явнаа. Австрийг асуугаарай. Австри ард түмнээс сонгогдсон ерөнхийлөгчтэй парламентын засаглалтаа гэж явдаг юм аа. Сая Австрийн ерөнхийлөгч нэрээд хэлж байсан. Ерөнхийлөгч нь ч ерхий сайдаа нэр дэвшүүлдэг. Гэхдээ эрх мэдэл нь парламентаа хадгалагддаг. Ийм учраас бид үндсэн хуулийн үзэл санаа үзэл баримтлалаа хамгаалж мэдж хэрэгжүүлэх нь одоо манай парламентын засаглалаа бэхжүүлэх, төгөлдржүүлэх, энийгээ улам бэхжүүлэх энэ гол үндс. За ариун зай гишүүн ахин тодруулъя. За яг таны хувийн одоо идеологи үзэл санааны хувьд бол та сонгодог парламентаа бол ер нь дэмжиж байгаа юм байна, хамгаалж байгаа юм байна гэж ойлголоо. Хизээ нэгэн цагт Монгол улс зөрөгтэй энэ одоо чиглэл рүүгээ орж чадна байхаа гэдэгт бол итгэлтэй байна. Итгэлтэй байна ч гэж тэ ер нь бол найдаж байна. Бид нар одоо тэгж байж л одоо бас илүү одоо зөв хөгжил рүүгээ орно гэдэгт бол би эргэлздэггүй. За энэ анх дугаар зөвлөдөх санал асуулгын хүрээнд бас явуулсан нэг асуудал бол энэ давхар дээлний асуудал байдаг. Та бас энэ парламентын
чигүүргээр гэхээс илүүтэй ерөнхий сайд илүү эрх мэдэлтэй парламентын кабинетийн гишүүдээ бол өөрөө бүрдүүлдэг. Тэгэхээр та хэрэгцээ улсын их хурлын гишүүдээс буюу давхар дээлтэй сайд нартаа болох юм бол дид сайд нарын асуудлыг заашгүй оруулж ирэхгүй бол ажил ердөөсөө явахгүй. Маш хүндээ. Тэгэхээр энэ дээр ч гэсэн та бас анхаарч өгөөсэй. Гендерийн тухай хуулиа бас одоо мөрдөөсэй гэдэг одоо сүүлийн юм захиасыг хэлье да. Баярлалаа. За ариун зэ гишүүн захиас